сайн байцгаана уу? Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Мөнгөлгана. За тэгвэл эхнээс сэжис болчих жоох хугацааны ер нь сэтгэл ер нь ингээд хамлаад хэлэх юм бол баян номхон хэцүү байна уу? За анх бол аюу хэцүү байсан. Ягаад гэвэл аюу шинэ орчинд орж ирсэн болохоор 10 жилээс одоо 10 жилийн өмнө амар баг хичээлдээс дээс авахгүйсэн чи сагууд ороод ирсэн чи амар их тэгээ 6 цаг хүртэл баг хичээлээд байсан. Тэгээд тиймэрхүү хуваард аюу тасчихгүй тэр нь жоохон бэрхшээлээс тэгээд курс авчихсан ер нь аюу хэлбэрхэн л болоод байгаа. За санхүүгийн засагт орж орснараа эснээр олж авсан 3 үнэт зүйл гэх юм. Үнэт зүйлээ. Ер нь л хамтын ажиллагаа аюу чухал юм байлээ. Ямар толгомцчлаа. Ер нь л хүмүүстэй ирэх юм бол би бинийг ойлгох, тэгээд ингээд би бинтгээ харилцан суралцах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар явбал аюу зүгээр тэрийг аюу сайн ойлгож авсан. Тэгээд цагийн менежментийг бас аюу сайн ойлгож авсан. За захиам сургалтын орж ирсэн аль чадвар юу вэ? Хэцүү зүйл нь юу байсан? Ер нь дараа нь практик хэрэг болж гин үү? Юу нь өөр байр техник сургалт? Ер нь бол захиам сургалт би даахад илүү чиглэсэн болов уу гэж бол бодсон. Тэгээд тамдэр болохоор ингээд багштай харилцсан шүү дээ. Тэгмүүд тамдэр болохоор багш ингээд бид нэрийг бодог байхгүй ингээд дуураач гэдэг ч юм уу тий. Тэгмүүд ингээд дуурахгүй тэгээд ингээд яг 100% өөрөөс нь айгу шалтгаалтай. Тэгээд тэрэн дээр айгу би даах юм бол ер нь бол суралцах боломж аюу байгаа юм гэдэг бол бодсон байна. За санхүүгийн засгийг яг 3-оор тодорхойлох хамгийн түрүүнд орж ирж байгаа 3 мэдлэг нөхөд ганс. Тэгээд энэ хамтын ажиллагаанд ер нь надад гэж бодсон. За хэсэгчтэй зориулаад хийх зөвлөгөө сурталчилгаа байна уу? Ер нь бол санхүүд ороод нэг зүйл дээр амар алдсан. Тэр нь болохоор яг миний мэрэгчлээс байхгүй. Тэгээд яг мэрэгчлээ буруу сонгосноос болоод 2 жилийг алдаад ер нь бол айгу хэцүү байгаа амар зовж байгаа гэх юм уу хичээлдээ ингээд шахагдаад тийм болохоор орж ирэхдээ ер нь мэрэгчлээ зөв сонгоорой л гэж хэлмээр да. За баярлалаа.